За сайн байцгаана уу. Өнөөдөр Үйлдвэрлэлийн Политехник коллежийн төвөгт 60 жилийн угтсан олон талт үйл ажиллагааны нэг болох эрдэм шинжилгээний хурлыг бол мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын донд зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд бол одоо 20 гаруй сургуулийн 70 гаруй илтгэгчдийн илтгэлийг 2 үе шаттай зохион байгуулад өнөөдөр бол одоо шилдэг 15 илтгэлийг бол хилцүүлж байна. За уг арга хэмжээг бол одоо Үйлдвэрлэлийн Политехник коллежийн үйл ажиллагааг дэмжиж магадлал этгэмжлэх үндэсний зөвлөл болон техник технологийн их сургууль мөн одоо ВТП төрийн бас байгууллага бол хамтран ажиллаж байгаад бас талархаж байгаагаа илэрхийлье. За мөн одоо үйл ажиллагаанд бас амжилттай оролцож байгаа судлаач эрдэмтэн багш нартаа бас талархаж байгаагаа илэрхийлье. Энэ эрдэм шинжилгээний хурлын одоо гол зорилго нь бол мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын чанарын баталгаажилт түүний одоо сайн туршлагын талаар илрүүлж түгээн дэлгэрүүлэх юм зорилготой зохион байгуулж байгаа. Энэ утгаараа бол одоо бид нар одоо сургуулийнхаа болон бусад нийт одоо оролцож байгаа байгууллагуудынхаа хүрээнд бол одоо шилдэг 15 илтгэлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг бас ингээд зохион байгуулж байна. Мөн одоо манай сургуулийн 60 жилийн ойгоо өгсөн энэ үйл ажиллагаанд бол багш нарынхаа судалгаа шинжилгээний бүтээлүүдээр бас үсгэслэн гаргаж түгээн дэлгэрүүлэлтийг хийж байна. За мөн одоо энэ ажлын хүрээнд бол одоо нийт одоо Монгол орн даяар бол одоо нийт мэргэжлийн боловсролын салбарын хөгжил төв нэмэр оруулж байгаа бүх хүмүүс зориулсан одоо юм шууд одоо лайвыг бол хүргэж ажиллаж байна. Тэгээд мэргэжлийн боловсролын салбарын хүрээнд бол одоо чанарын бодлого, чанарын тогтолцоо одоо чанарын баталгаажилт хэрхэн хийгдэж байгаа талаар бол бас нэлээд сайн ийм туршлагуудыг түгээн дэлгэрүүлсэн томоохон үйл ажиллагаа гэж бид үзэж байгаа. Тэр утгаараа биднийг дэмжиж оролцсон нийт оролцогчдод судлаач багш нартаа бас бүгдэнд нь амжилт хүсье.